Сайн байцгаана үзэгчдээ, төвцөг мэдээллийн хөтөлбөрийн мягмар гарагийн дугаар эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйг хүргэнэ. Зөвшөөрлийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн. Өнөөдөртөө шатхуун түгээх станцуудын дараалал багасна гэж албаных мэдээлэв. Санхүүгийн системийн эрсдлийн түвшин буурсан ч суурь эмзэг байдал хадгалагдсаар байна. Таиланд болон Камбожийн эрх баригчид хилийн мөргөлдөөний бүсэд гал зогсоох тухай яриа хэлэлцээ хийж эхлэнэ. Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэхээр төлөвлөөгүй гадаадын бараанд ногдуулах импортын гайлын татварыг зуцлахад бэлэн байна. Венесуэла улс энх тайвныг эрхэмлэж байгаа боловч бүрийн эрх нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад бэлэн байна. Ираны зүгээс авч хэрэгжүүлэх альва үйлдэлд хатуу хариу өгнө гэж мэдэгджээ. Эхний мэдээ, хүнсний зах дэлгүүр ресторан, цайны газар, кофе шоп өсчин гоо сайхан хэм цэвэрлэгээ бэлдэржүүлэх төв зэрэг худалдаа үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа тухайга мэдэгдээд зөвшөөрөл гарахыг хүлээлгүйгээр ажиллаж эхлэх зохицуулалтыг зөвшөөрлийн тухай хуульд тусгасан талаар улсын хурлын дарга учрал мэдээллээ. Үүнтэй холбогдуулах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатайг улсын хурлын дарга өнөөдөр эдийн засгийн байнгын хороогоор мэдээллэв. Тэрээр шинэ аж ахуйн нэгжүүд зах зээл нэвтрэхэд тулгардаг саад хоргийг арилгах, гарааны бизнесийг дэмжих экосистем бүрдүүлэх, чөлөө төрсөлдөөнийг дэмжих монополийн эсрэг бодлогыг хэрэгжүүлэхийг онцолсон юм а. Мөн төрийн байгууллагуудаас олгодог зөвшөөрлийн үйл ажиллагааг бүрэн захимжуулж, зөвшөөрлийн нэгдсэн платформ нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг мэдээллээ. Улсын хурал 2022 он зөвшөөрлийн тухай хуулийг шинжилэн баталж 1000 гаруй тусгай зөвшөөрлийг 14 салбарт хамаарах 381 зөвшөөрөл болгон бууруулсан. Гэвч хууль хэрэгжиж эхэлснээс хойш зарим салбарт нийт 16 зөвшөөрөл шинээр нэмэгдсэн байна. Тодорхойлбол боловсролын салбарт 4, байгаль орчны салбарт 3, банк санхүүгийн салбарт 2, хүнс хөдөө аж ахуйн салбарт 2, батлан хамгаалах салбарт 2, хууль зүйн салбарт 1, аймаг нийслэлийн засаг даргаас олгох 2 зөвшөөрөл тус нэмэгджээ. Төрийн бүтээмж хэмнэлтийн зөвлөлийн ажлын албанаас хийсэн судалгаагаар зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардлагатай төрийн байгууллагаас олгож байгаа үйл ажиллагаа эрхэлдэг баримт бичгүүдийг түн үзэхэд бүртгэл 264, дүгнэлт 232, гэрчилгээ 132, магадлалын итгэмжлэл 30, сертификат 9 байна гэсэн үр дүн гарчээ. Зөвшөөрлийн тухай хууль заагаагүй зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхлэх зохицуулалттай зөрчил үүсгэж байгааг мөн тогтоосон байна. Энэ нь үндсэн хууль заасан иргэний бизнес эрхлэх үндсэн эрхэд халдсан, хязгаарласан, хааж боосон төрийн хэтээдсэн оролцоо төрийн хүн сурталыг эрс хумих, чөлөөлөх санаачилгааг дэвшүүлэн ажиллаж байгаагийнхаа эхлэл болгож, зах зээл дэх төрийн оролцоог бууруулах, аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэхэд тулгардаг саад хоргийг багасгах хүрээнд бизнес эрхлэгч нараас ирүүлсэн гомдол санал, зөвшөөрөл олгох эрх бүхий болон бусад улсын туршлагыг судлан үзэж, зөвшөөрлийн тухай хууль болон түүнийг дагалдуулан 90 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Дараагийн мэдээ, сүүлийн өдрүүдэд нийгмийн бухимдлыг төрүүлж буй гол асуудал шатхууны хомсдол юм а. Мөн АИ-92 шатхууны үн 3080 төгрөг болж нэмэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн захирам сүлжээнд гарсан. Тэгвэл аж үйлдвэрийн эрдэс баялагын яамнаас тус асуудалтай холбоотой мэдээлэл хэллээ. Өнөөдөр толгойд өртөөнд 33, Аршаанд өртөөнд 5, Улаанбаатар өртөөнд 7, нийтдээ 45 вагон буюу 2500 тонн бензин нийслэлд бууж өнөөдөртөө шатхууны хомсдол харьцангуй багасна гэж албаныхан мэдээлвэ. Өчигдрөөс эхлэн зарим шатхуун түгээх станцууд үнийн самбараа шинжилж Евро 5 стандартын бүтээгдэхүүн худалдаж эхэлсэн. Иймээс иргэдийн дунд АИ-92 бензиний үн нэмэгдсэн үг их тодорхой бус ойлголт үүсэт байгаа юм. Манай улс өнгөрсөн сард 75,000 тонн шатхуун захиалж хэрэглэсэн бол энэ сард 85,000 тонн болж өссөн байна. Нэмэгдсэн хэрэгцээг хангах зорилгоор 25,000 тонн Евро 5 стандартын АИ-92 авто бензинийг Оросын албаны улсаас худалдаа авч аж ахуйн нэгжүүдэд
нийлүүлж байна. Евро 5 стандартын бүтээгдэхүүний үн нийлүүлэгчээс хамааран ялгаатай нийлүүлж байгаа тул дотоодын борлуулалтын үнд нөлөөлж байгаа юм байна. Үүнээс гадна Оросын албаны улсад авто бензиний үн тодорхой хэмжээнд өссөн байна. Москва орчмын бүсэд 1 литр бензин 62-оос 64 рубль буюу манай мөнгөөр 2800 орчим төгрөгийн үнэтэй байгаа бол Монгол улстай хил залгаа Якут Бурятийн бүс нутагт 4000 орчим төгрөгт хүрч борлуулагдаж байна. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор Евро 5 стандартын А92 бензиний үн өссөн байна. Шатгуун өгөх станцуудаар бол 3700-аас 3850 төгрөгөөр зарагдчих байна. За хөдөө орон нутагт бол Евро 5 стандартын бүтээгдэхүүн аль болохоор уул уурхай хэрэгжилж байна. За зарим хот суурин газруудад бол дизель төрш бас тээврийн зардлын үн нэмэгдээд ингээд борлуулагдаж байгаа гэдэг мэдээллийг та бүхэндээ товчхондоо өгөх гэсэн юм аа. За шатгууны нийлүүлэлтийн хувьд бол сая Орос улбаны улс Монгол улсын хооронд засгийн газар комиссийн хуралдаан Улаанбаатар хотно болсон үүнтэй холбоотой бас бидэнд тулгараад доголдолтой нийлүүлэгдээд байгаа асуудал бол яригдсан. За өндөр дээд түвшиндээ бол яриа хэлцээр харилцсан тохиролцсон асуудалгүй нийлүүлнэ. Хамгийн гол нь үйлдвэрлэлээр одоо бидний захиалгыг нийлүүлэх тэр үйлдвэрлэлийн процесс дээр бас гүйцэд нийлүүлж чадахгүй байгаа асуудал байгаа. Ойрын хугацаанд энэ асуудлыг жигдрүүлж нийлүүлнэ гэдэг амлалтаа өгөөд одоо Орос улбаны улсаас ирсэн төлөөлөгчд маань буцсан байгаа. Одоогийн байдлаар баруун 5 аймаг шатхууны асуудал бүрэн шийдэгдсэн байна. Харин зүүн 2 аймагт бензиний хомсдол байхгүй байна. Харин төвийн бус, говийн бус чиглэлд хүндрэл илүүтэй байна. Сэлэнг дархан Эрдэнэт хөвсгөл архангаа болгон чиглэлийн хангалт сүүлийн өдрүүдэд сайжирч байна гэж албаныхан мэдээллээ. Төвцөг мэдээллийн хөтөлбөр эдийн засгийн булангаар үргэлжилнэ. 2025 оны 3 дугааржилд Монгол улсын санхүүгийн системийн эрсдлийн нэгдсэн индекс өмнөх улирлаас бага зэрэг буурсан ч зээлийн хэд өсөлт, банкны салбарын богино хугацаас гадаад өөрийн огцом нэмэгдэл, өөрийн хөрөнгийн хүрэлцээний бууралт, хөрөнгийн зах зээлийн хөрөх чадварын сулрал зэрэг суурь эрсдлүүд системийн төвшөнд үргэлжилж байна. Санхүүгийн системийн эрсдлийн зураглал гэж юу вэ? Монгол банкнаас боловсруулж буй санхүүгийн системийн эрсдлийн зураглал нь санхүүгийн салбарын эмзэг байдлыг илтгэх нийт 34 үзүүлэлтийг хамардаг юм. Мөн эдгээрийг макро эдийн засаг, гадаад сектор, мөнгөний зах, банкны сектор, хөрөнгийн зах зээл гэсэн 5 үндсэн бүлгээр ангилан улирал сарын давтамжтайгаар тооцдог. Тус индексийн гол зорилго нь зах зээлд үүсэж болзошгүй эрсдлийг эрт илрүүлэх, боловсруулагчид болон зах зээлийн оролцогчдод чиг хандлагыг тодорхой харуулахад оршдог. Индексийн утга үүсэх нь санхүүгийн систем дэх эрсдэл нэмэгдэж байгааг, буурах нь харьцангуй тогтворчлтыг илэрхийлдэг байх нь. Сүүлийн 2 жилийн хугацаанд эрсдлийн индекс хэлбэлцэлтэй хөдөлгөөн үзүүлжээ. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэж зарим мөнгөний болон макро зохицуултын арга хэмжээний нөлөөгөөр харьцангуй нам дор түвшинд хадгалагдж байсан эрсдлийн индекс 2024 оны сүүлийн улирлаас 2025 оны эхний хагаст инфляц, төлбөрийн тэнцэл, зээлийн хэд өсөлтийн үзүүлэлтүүдийн нөлөөгөөр огцом өссөн байна. Харин 2025 оны 3 дугаар улиралд гадаад худалдаа болон төлбөрийн тэнцлийн үзүүлэлтүүд сайжирснаар эрсдлийн түвшин өмнөх улирлаас бага зэрэг буурсан нь эерэг дохио боловч суурь эрсдлүүд арилаагүй хэвээр байна. Мөн зээлийн хэд өсөлт системийн түвшний эрсдэл болж байна. Тайланд хугацаанд нийт зээл дотоодын нийт бүтээгдэхүүний 50.4% хүрсэн нь урт хугацааны дундаж түвшнээс 5.81%-аар өндөр байгаа юм. Энэхүү үзүүлэлтэн санхүүгийн системд мөчлөг дагсан эрсдэл хуримтлагдаж болзошгүйг илтгэдэг гол дохио үзүүлэлтүүдийн нэг гэж тооцогддог. Зээлийн хэмжээ эдийн засгийн бодит өсөлтөөс илүү хурдастай тэлэх нь эдийн засагт саарах мөчлөг шилжих үед зээлийн чанар муудах, банкны салбарын алдагдал өсөх, санхүүгийн тогтвортой байдалд дарамт үүсэх эрсдлийг дагуулдаг. Иймд энэхүү үзүүлэлт өндөр хэвээр хадгалагдж буй бодлого боловсруулагчдын хувьд анхаарал татах асуудал болж байна. Мөн цаашлаад богино хугацаат гадаад өр огцом өссөн байна. Тодорхойлбол санхүүгийн салбарын богино хугацаат гадаад өр Тайланд хугацаанд өмнөх оны мөн үеэс 99.2% өсөж 363.7 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь улирлын нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүний 6.6%-тай тэнцэж байгаа бөгөөд санхүүгийн салбарын төлбөрийн чадварын эмзэг байдлыг нэмэгдүүлж буй гол хүчин зүйлүүдийн нэг болжээ. Гадаад санхүүгийн зах зээлийн нөхцөл өөрчлөгдөх, валютын хаш огцом савлах тохиолдолд богино хугацаат өөрийн эргэн төлөлтөд дарамт үүсэх эрсдэлтэй. Ялангуяа хадгаламжийн байгууллагуудын хувьд гадаад их усрын хэд өсөлтөнд дотоод зах зээлийн тогтвортой байдлыг алдагдуулах сөрөг үр дагавартай байж болзошгүй. Банкны салбарын аюулгүй дээр нэмгэрч байна. Банкны салбарын өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2025 оны 3 дугаар улиралд 15% болж өмнөх оны мөн үеэс 1.91%-аар буурсан байна. Энэ нь банкуд болзошгүй алдагдлыг шингээх чадвар өмнөхөөс сулраад байгааг харуулж байгаа юм. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ буурах нь эдийн засгийн гэнэтийн шок, зээлийн чанарын дөрөөлт зэрэг үед банкны тогтвортой байдал сөргөөр нөлөөлөх магадлалыг нэмэгдүүлдэг. Иймд энэхүү үзүүлэлтийг дунд хугацаанд тогтвортой түвшинд барих нь санхүүгийн салбарын эрүүл мэндэд чухал тооцогдож байна. Зээл хадгаламжийн харьцаа эрсдлийн дохио өгч байна. Зээлийн өсөлт хадгаламжаас илүү хурдтай тэлсний улмаас зээл хадгаламжийн
хайрцаа 1.5 болж өмнөх оны мөн үеэс 6.6%-аар өссөн байна. Энэ үзүүлэлт өндөр байх нь банкуд тогтвортой бос их усрээр зээл олгож байгааг илтгэдэг бөгөөд хадгаламжийн урсгал саарах нөхцөлд хөрвөх чадварын эрсдэл үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг. Харин хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар түүхэн доод түвшинд хүрчээ. Санхүүгийн зохицуулах хорооны тайланд дурдсанаар 2025 оны 3 дугаар улирлын эцэст нийт эргэлтэд гарсан хувьцааны ердөө 1.1% нь арилжаалагдсан нь 2017 оноос хойш хамгийн доод үзүүлэлт болжээ. Хэдийгээр Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2022 оноос хойш бараг 3 дахин өссөн боловч арилжааны идэвх дагалдаж өсөөгүй зах зээлийн бүтцийн сул талыг илтгэж байна. Хувьцааны төвлөрөл зах зээлийн идэвхийг мөн боомлж байна. Хөрвөх чадвар сул багаагийн гол шалтгаан хувьцааны хэд өндөр төвлөрөл юм. Топ 20 индексийн сагсад багтдаг компаниудын хувьцааны 80%-ийг цөөн тооны томоохон хувьцаа эзэмшигчдэд эзэмшиж байгаа нь зах зээлийн чөлөөт эргэлтийг хязгаарлаж жижиг болон дунд хөрөнгө оруулагчдын оролцоог сулруулж байна. Нээлттэй компаниудын хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэж байгаа ч тэдгээрийн нийт эзэмшлийн хувь хэмжээ бодитоогоор өсөхгүй хэвээр байгаа нь зах зээлийн гүнзгийрэл хангалтгүй байгааг харуулж байна. Ингээд эссэн дүгнэж хэлэхэд 2025 оны 3 дугаар улирлд Монгол улсын санхүүгийн системийн эрсдлийн түвшин зарим гадаад үзүүлэлтүүдийн сайжрлын нөлөөгөөр буурсан ч зээлийн хэд төсөлт, богино хугацаат гадаад өөрийн огцом нэмэгдэл, банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний бууралт, хөрөнгийн зах зээлийн сул хөрвөх чадвар зэрэг нь системийн эмзэг байдлыг өндөр хэвээр хадгалж байна. Ийм эдгээр эрсдүүдийг сааруулахад чиглэсэн мөнгөний макро зохицуултын болон зах зээлийн бүтцийн бодлогын арга хэмжээг уялдаа холбоотойгоор үргэлжлүүлэх шаардлагатай хэвээр байна. Монгол улсын засгийн газар Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын сантай хамтран Улаанбаатар хотын хүн амын унтны ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар бэлэн болжээ. 2018 оны 7 дугаар сарын 27-нд Монгол улсын засгийн газар болон Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац хооронд мянганы сорилтын 2 дахь компакт хэрэг байгуулсан байдаг. Тус гэрээний дагуу Улаанбаатар хот ус хангамжийн баруун их усрыг шинээр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих, усны салбарын тогтвортой байдлыг хангах төслүүд хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар нийт хөтөлбөрийн хэрэгжилт 94% хүрчээ. Улаанбаатар хотын ус хангамжийн баруун их усэр болох биокомбинат, шүүн фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн байгуулж байгаа ус гүн цэвэршүүлэх үйлдвэрт цэвэр ус гаргах, урвуу осмос дэвшилтэт технологиг нэвтрүүлж байгаа юм байна. Ингэснээр шинэ их усрээс олборсон усыг Монгол улсын стандартад нийцүүлэн цэвэршүүлж, ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм. Харин хаягдал ус дахин боловсруулах төслөөр Монгол улсад анхудаа хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, хөргөлтийн шахургийн станц, холбогдох усад дэд үтсийг хамт барьж, дахин боловсруулсан хаягдал усыг эрчим хүчний үйлдвэрлэлд анх удаа нэвтрүүлж байгаа юм. Улсын хурлах Монгол Ардын намын бүлгийн ээлжид хуралдаанаар татварын багц хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хуулийн төслийг хэлэлцүүлгийн хүрээнд улс орон даяар цахим мөргөлөөр санал авахад нийт 176 мянган санал хүлээн авсан байна. Одоогийн эрх зүйн зохицуулалтаар 1 сая төгрөгийн орлоготой иргэн 152 мянган төгрөгийн татвар төлж байгаа бол тус татварын багц хуулийг баталснаар 53 мянган төгрөг төлдөг болж сарын бодит хэмнэлт 99 мянган төгрөг болох юм. Мөн 2.5 сая төгрөгийн сарын орлоготой иргэний одоогийн төлдөг татвар 380 мянган төгрөгөөс 251 мянган төгрөг болж буурна. 3.5 сая төгрөгийн орлоготой өрхийн төлдөг 534 мянган татвар 213 мянган төгрөг хүртэл буурна. Ийм байдлаар татварын ачаал буурах зохицуултыг тус хуулийн төсөлд тусгасан байна. Мөн хуралдаанаар оюутлогоо бүлэг ордын ашиглалтад Монгол улсын эрх ашигыг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийн танилцуулгыг сонсжээ. Түүнчлэн төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-аас 2028 онд бииржээр олон нийтэд худалдах, төрийн өмчийг хөгжлөх, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Өнөөдөр дотоодод болсон онцлог үйл явдлуудаас хүргэлээ үргэлжлүүлэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулсан уу? Орон дэр үзэгчдээ төв цэг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Бид өмнөх дугаараараа Тайланд болон Камбожийн хөлийн мөргөлдөөний талаарх асуудлыг онцолж байсан бол энэ удаагийн дугаараараа хоёр улсын эрх баригчид хөлийн мөргөлдөөний бүсэд гал зогсоох горим тогтоох тухай яриа хэлцээг энэ сарын 24-нд хийж эхэлнэ гэж Тайландын гадаад харилцааны сайд мэдгдсэн байна. Тэрээр хэлэхдээ гал зогсоох горим тогтоох тухай Камбожийн талтай хэлэлцэхэд Тайланд улс бэлэн байна. Энэ асуудлаарх яриа хэлцээг сэргээж одоо хэвээр байгаа хөлийг хамтарсан хорооны хүрээнд уулзахаар болсонд бид баяртай байна. Уулзалт Камбожийн талын санд болгосончлон 12 дугаар сарын 24-нд болох юм гэж тэрээр тэмдэглэжээ. Малайзийн ерөнхий сайд Анвар Ибрагимийн санаачлагаар Куала-Лумпурт зохион байгуулсан зүүн өмнөд улсын улсуудын хоорондын гишүүн орнуудын гадаад иргэн сайд нарын тусгай уулзалтад Тайландын гадаад харилцааны сайд оролцсон байна. Мөн хоёр улсын хил дээр галт зэвсэг хэрэгэлсэн мөргөлдөөнүүд 12 дугаар сарын 7-нд эхэлсэн юм.
Энэ өдрийн үүрээр Камбожийн зэвсэгчийн хил орчмын бүсдэх Тайландын цэргийн байрлалууд руу их буугаар галлаж ирсэн тухай Тайландын эзэн хааны армийн төлөөлөгчид 12 дугаар сарын 8-нд мэдээлж байсан. Тэгвэл үүний хариуд Тайландын агаарын цэргийн хүчин Камбожийн цэргийн дэд бүтцүүдэд цохилт өгчээ. Камбож Тайландын хэрлэлийн мөргөлдөөнд Тайландын 21 цэргийн албаагч ам өргөцсөн тухай тус улсын эзэн хааны армийн төлөөлөгчид мэдээлж байсан. Харин Камбожийн тал мөргөлдөөний үеэр ам өргөцсөн цэргийн албаагчдын тоогт зарлахгүй байгаа боловч энгийн 18 иргэн амнасаа алдсан тухай мэдээлсэн юм. Харин Тайландын талын мэдээснээр байлдааны ажиллагааны үеэр Камбожийн 200 гаруй цэргийн албаагч харамсалтайгаар ам өргөцсөн байна. Дараагийн мэдээ Америк нэгдсэн улсын засаг захиргаа тус улсад үйлдвэрлэхээр төлөвлөөгүй байгаа гадаадын бараанд ногдуулах импортын гайлын татварыг туслахад бэлэн байна гэж цагаан орны дэргэд үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Кевин Хассет телевизийн CBS сувгийн шууд нэвтрүүлэгс оролцохдоо мэдгдсэн байна. Кевин Хассет мэдээлэлтэй гадаад орнуудын бараанд Америк нэгдсэн улсын нэвтрүүлсэн импортын гайлын татварын тухай ярихдаа Америк нэгдсэн улс кофе үйлдвэрлэдэггүй учраас энэ бараанд ногдуулах импортын гайлын татварыг туслахаар шийдвэрлсэн. Залруулж болдог зүйлс гэж байдаг. Америк нэгдсэн улс огт үйлдвэрлэдэггүй уур амьсгалын эсвэл ижил төстэй шалтгаанаар тус улсад үйлдвэрлэх боломжгүй өөр ямар нэгэн зүйл байвал бид түүнд ногдуулах татварыг туслахад бэлэн байх болно гэж тэрээр тэмдэглэжээ. Худалдааны яриа хэлцээнд Америк нэгдсэн улсыг төлөөлөн оролцдог Джеймсон Грир одоогоор импортын галийн татварыг туслах боломжтой гадаадын бараатай холбоотой асуудлыг хэлцэх ажлын хэсгийг тэргүүлж байгаа юм байна. Харин Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн 185 орны бараанд импортын галийн татвар нэмэгдүүлнэ гэж энэ оны 4-р сарын 20-нд зарлаад байсан. Хожим нь тэрээр бид хэд хэдэн орны бараанд ногдуулах галийн татварын хэмжээг өөрчилж байсан билээ. 11-р сарын 14-нд Америкийн төрийн тэргүүн гадаадын орнуудын бараанд ногдуулах 10% галийн татвараас жимс, хүнсний ногоо, самар, кофе, үхрийн мах зэрэг хэд хэдэн 10 барааг чөлөөлөх зарлигт гарын үсэг зурсан байна. The New York Times сони мэдээлснээр Америк нэгдсэн улсад хүнсний бүтээгдэхүүний үн өссөнтэй холбоотойгоор тус улсын засаг захиргаа ийм арга хэмжээ авахар шийдвэрлэжээ. Венесуэл улс инх тайвныг эрхэмлэж байгаа боловч бүрэн эрх нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, байгалийн нөөцөө хуулийн дагуу хамгаалахад бэлэн байна гэж тус улсын ерөнхийлөгч Николас Мадурогийн Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын төрийн тэргүүнээр болон нэгдсэн улсны байгууллагын гишүүн бүх улсад илгээсэн захидалд тэмдэглэжээ. Венесуэлийн төрийн тэргүүний энэхүү захидлыг тус улсын гадаад харилцааны сайд улсынхаа төв телевизээр уншсан байна. Венесуэлд Америк нэгдсэн улс шахалт үзүүлж байгаагийн зэрэгцээ тус улсын зэвсэгчийн Карибын тэнгис болон Номхон далайн зөв хэсэгт энгийн ус онгоцнуудад 28 удаа халдаж шүүхээр мөрдөн шалгалгүйгээр 104 хүнийг цааслаад байна. Америк нэгдсэн улсын зүгээс сэргийн шахалт үзүүлж байгааг зөвтгөх ямар нэгэн үйлдэлийг Венесуэл улс огт хийгээгүй гэж Мадуро мэдэгджээ. Венесуэлийн 4 сая торох газрын тос тээвэрлэж явсан 2 хөлөг онгоцыг Америк нэгдсэн улс булан авсан. Мөн газрын тос тээвэрлэгч усан онгоцуудыг тэнгист бүрэн бүслэн хаах тухайга зарласан. Энэ тохиолдлын шинжтэй бус харин олон улсын эрх зүй болон Америк нэгдсэн улсын үндсэн хуулийг зөрчин цэргийн хэрэгэлдэг практик тогтоож байгаа хэрэг юм. Венесуэлийн газрын тосны нийлүүлэлтийг бүслэн хааж далайн дээрэм хийж байгаа нь газрын тосны экспортоос хөргөөр нөлөөлж олон улсын зах зээл дээр тогтворгүй байдал нэмэгдэхэд хүргэж Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх юм гэж Венесуэлийн удирдагчдын захидалд онцлон тэмдэглэсэн байна. Дараагийн мэдээ Ираны эрх баригчдын зүгээс авч хэрэгжүүлэх аливаа үйлдэлд Израиль улс хатуу хариу өгнө гэж тус улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдгдсэн байна. Тэрээр Грекийн засгийн газрын тэргүүн болон бүгд найрамдах Кипр улсын ерөнхийлөгч нартай Иерусалимд 3 талт уулзалт хийснийхаа дараа хэвлэлийн баг хурал дээр ийхүү мэдэгджээ. Иран улс сүүлийн үед цэргийн сургалт хийж байгааг бид мэднэ. Бид үүнийг анхааралтай ажиглаж зохих дүгнэлт хийж байгаа. Израилийн эсрэг аливаа үйлдэлд маш хатуу хариу барина гэдгийг би Ираны эрх баригчдын сонорт хүргэхийг хүсэж байна гэж Нетаньяху хэлсэн байна. 2025 оны 6 дугаар сард Ирантай хийсэн 12 өдрийн дайны үеэр Израиль ихээхэн амжилтад хүрч чадсан уран баяжуулах хөтөлбөр болон манай эсрэг дайсагналтай холбоотойгоор Иран тавьж байгаа бидний үндсэн шаардлага өөрчлөгдөөгүй. Энэ асуудлаарх Америкийн байр суурьч өөрчлөгдөөгүй би мэднэ гэж тэрээр тэмдэглэжээ. Та бүхэн дэлхийн техникийн мэдээг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.